За гадаадд ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа санаа бодол бичлэг одоо юу гэдэг тэр юмнууд ингээл нэлээд сонсч байлаа. Тэгээ маш олон бодол санаа өөрж байгаа. Зүгээр яг бодлоо хуваалцъя л гэж. Мэдээж Монгол улсаас монголчууд маань амьдралын эрхээс гэдэг юм уу ямар нэгэн боломжийг гэдэг юм уу те гадаад улсад одоо хөдөлмөрлөж байгаа маш олон монголчууд байдаг гэж. Тэгээ мэдээж тэд бүгдээрээ хичээж байгаа. Маш их хөдөлмөрлөж байгаа. Би ойлгож байгаа. Мэдээж одоо гадаад олсон 5-3 төгрөгөөрөө ар амьдрал ах トゥ амрах саднаас татж байна, наан цаана болж байна. Тэ өөрсдийнхөө амьдралыг өөдөн татж байна гэдэг юм уу. Улс их орондоо ч гэсэн ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээгээр бас бүтээн байгуулалтыг хийж байгаа. Маш олон л одоо залуучуудын сэтгэлгээний тухай ингээд сонсож байгаа. Тэ маш олон өнцгөр ярьж байна, ингэж байна, тэгэж байна гэдэг. Тэг яг зүгээр зарим нэг гадаад ажиллаж байгаа монголчууд маань бас нэг тийм өрөөсгөл ойлголттой ч гэдэг юм уу. Би мэдэхгүй. Тэгтээ зүгээр надаас өөрөөр бодож болно л доо. Тэгтэл би энэ дээр бас өөрийн бодол байр сууриа гадаад ажиллаж байгаа монголчуудаас илэрхийлэн санагдаж байна. Монгол улс энэ тусгаар тогтнол байхгүй бол та нарын энэ гадаадад ажиллаж амьдрах энэ эрх зүйн энэ нөхцөл байдал ийм байх боломжгүй байхгүй да. Тэгэхээр Монгол улсын тусгаар тогтнол гэдэг бол маш үнэ цэнтэй ийм зүйл байдаг. Тэгээ зарим хүмүүс нь баг тэгж ярьж штэ одоо. Зарим шүү бүгд биш. Баг хятадтай нийлчүүл яасан бэ тэ? Тэгвэл одоо баг болох гээд байх ухааны юм ярьж байгаа. Тэртээ тэргүй хятадаас бүх юм авдаг тэ? Эдийн засгийн хараад болцсон наан цаана гэд маш олон зүйлийг ярьж байгаа. Хятад сургууль сурдаг ч гэх шиг те. Их сонь юм яаж. Гэхдээ Европт ажиллаж амьдарч байгаа улсууд нь хүртэл тэгж зарим хэсэг нь тэгж ярьж байгаа. Тэгээ би энийг бол одоо маш өөрөөр бодож байгаа. Улс орны тусгаар тогтнол гэдэг бол ийм одоо бидний гадаад одоо олон улсад ямархуу одоо байр сайр эзэлж ямархуу ажил төрөлтэй байх, ямархуу одоо эрх зүйн үйлчилгээ авах гэдэг юм уу те. Маш олон зүйлийг одоо хангаж шийдвэрлж яадаг ийм баталгаа байдаг гэж одоо боддог. Тэ. Өнөөдөр төвдийн ч гэдэг юм уу, балбын ч гэдэг юм уу те. Одоо бусад одоо буддын шишинтэй зарим нэг одоо бүрхэг улсууд бас мессеж зөндөө байгаа. Тэдний одоо иргэд олон улсад ямархуу одоо эрхийг эдэлж ямархуу одоо байр суурьтай байгааг та бүгдээрээ мэдж байгаа гэж. Гэтэл Монгол улсын ард иргэд бол аль ч улсад чөлөөтэй эрх зүйн баталгаажсан одоо ийм одоо найрс гэдэг юм те байх. Тэгээд нэг ийм тусгаар тогтнолоо маш сайн хайрлаж ах хэвээр л гэдэг юм зүйл хэлэх гээд байна л та. Тэгээ хэдийгээр зөв та. Монгол маш баян орн. Яг нөгөө бүх зүйл ховсон өөрчлөлдөг, бүх зүйл одоо даяаршаад тийм ээ. Хөгжил гэдэг зүйл магадгүй ингэж явдаг ч гэж магадгүй. Эхлээд хулгайчныхаа асуудлыг дараа нь одоо шудраг ёсны асуудал дараа нь ингэ явдаг ч гэдэг юм те. Бид нар өнөөдөр одоо Солонгосыг бас харж байна. Солонгос бас л одоо ийм замналаар явсан гэж. Ер нь ардчилсан улсуудын ихэнх нь одоо их заваан балиар амьтдын гар дамжсан ийм байжгаад шудраг ёсны маш одоо үнэт зүйлээ олсон байдаг ч гэдэг юм. Ингэж хардаг. Тэгээ энэ бол яг зөвхөн хөгжлийн үйл явц байх гэж. Тухайн улс гүрнүүдийн хөгжлийн үйл явц гэж. Тийм учраас нэг хэдхэн хулгайч нарын одоо үзэл бодол тэр шийдвэрт одоо тусгаар тогтнолоо худалдаж болохгүй гэж. За ялангуяа үзэл санаагаараа тусгаар тогтнолоо бас хайрлаж явах хэрэгтэй хаа л гэж одоо бодож байгаа. Итгэл үнэмшилж гэж магадгүй юм гэсэн. Тэгээд яг зүгээр захим орчинд бол Борхуугийн дэлгэр сайхан гэдэг сайтыг бол ийм одоо хятадтай нэгдэх гэдэг юм уу тийм зүйл ярьсан гэдэг ийм зүйл их яригдчих. Тэгээ би бол олсонгүй гэж. Тийм зүйлийг жихээрээ сонссонгүй. Гэхдээ үнэхээр тийм байдаг бол улсын сайд хүн
бас тийм одоо мэдээлэл хийх нь бол одоо үнэхээр зохимжгүй бахаа гэж одоо бодож байгаа. Хийсэн бол ч таа. Энэ нь өөрөөр үндэсний аюулгүй байдал, за мөн тусгаар тогтнолын баталгаа, улсын хурлын гишүүн, сайд, хүний өөрийн тангараг, улсын эрх ашиг эрхэмлэн дээдлэх гэдэг маш олон зарчим одоо ийм одоо зүйлүүдийг тэ харшилж байгаа болов гэж бодож байгаа. Ахлаа тэгж хэлсэн бол гэж байна. Тэ. Яг цахим орчинд бол тийм зүйл маш их явж байгаа. Учираас энэ зүйл нь ч хүртэл одоо гадаад ажиллаж байгаа болон дотоод байгаа одоо нийт Монголын иргэдийг энэ ийм сонин ургалч үзэл гэдэг юм уу, ийм сонин юм мутаас дурсан үзэл баримталтай болоход бас хүргэж гэнэ үү гэдэг. Магадгүй нэг тийм гадны бодлогын тест гэж болно гэж оюун санааны хувьд. За ингээд нэг тестлээд үзэхэд монголчуудын хэдэн хувь нь ийм зүйлийг дэмжиж байна вэ гэдэг юм уу харж иж болох юм а гэж одоо зүгээр бодож байгаа. Тэ. Нийгэмд одоо гарч байгаа энэ бүх зүйл чинь өөрөө ямар нэгэн зүйлийн тест гэж болно гэж. Тэ. Харин Монгол улсын ард иргэд маань Монгол улстай хайртай түүнийхээ тусгаар тогтнол үндэсний одоо өв соёл болсон бүх зүйлээ дээдэлдэг, хайрладаг юм байх хэрэгтэй байхаа гэж одоо зүгээр бодож байгаа миний хувьд. Тэ. Зарим зүйл дээр бас бодож штэ. Зарим зүйл дээр би одоо бүгдэд хандж хэлээгүй зүгээр яг өөр бодолтой байж болно. Гэхдээ төрж өссөн энэ одоо иргэний үнэлэх энэ одоо олон улсын паспорт гэдэг энэ зүйлүүд нь ингээд баталгаажаад явж байгаа. Энэ одоо олон улсын эрх зүйн маш том одоо зүйл. Энэ зүйлэл бас хайрлаарай гэдэг юм уу? Энэ зүйл нь цаашид бидэнд биш юм а гэхэд үр хүүхдүүд маань өвлөгдөөд ингээд явж явах их орон гэж. Одоо бид нар өөр монголчууд гэдэг юм уу те? Хазар Монгол, Казак Монгол, өөр юу гэдэг. Бурят Монгол тийм ээ. Тэр Тува монголч гэдэг юм уу? Маш олон одоо монгол үндэстэн ястангууд байдаг гэж. Тэгээ ер нь бол бүгдээрээ л нэгдэж нэг том их Монгол болох энэ зүйлэл одоо оюун санаанд нутагшиж байх нь Монгол улс цааш улам илүү өргөжж хөгжих гэдэг юм уу. Ийм зүйлэл бодогдож байгаа. Зөв Чингис хааныхаа бодлого оюун санааг нэг харахад нэгдмэл тийм Монгол том улс байгуулж ирсэн. Одоо Чингис хаан бол. Тийм учраас энэ одоо философи бол үнэхээр агуу байжээ. Газар нутаг бол одоо нэгдсэн одоо тийм үндэстэн ястан нэгдсэн Монгол маш олон монголчууд байж газар нутгаа хамгаалдаг, тэлдэг хүнээ бодсон иргэдээ ард түмнэ гэсэн одоо энэ их одоо чин сэтгэл байж улс орон хөгжим манддаг, бадардаг тийм ээ улам их хөргөж томддог гэдэг энэ философиг л их илүү төлхөө бодож харах. За тэгэд нэгдмэл нэг Монгол гэдэг ч юм уу те их монголч гэдэг ч юм уу те ийм үжил санааг одоо нутагших нь өөрөө тусгаар тогтнолын бэхжин батчих бас өөр үндэс байдаг юм болов уу гэж одоо Чингис хааныхаа энэ алтан сургаал одоо номлол энэ түүхэн замналыг харахад тэгж одоо бодогдож байгаа. Энэ зүгээр яг миний л бодол гэж байна. Мэдээж энэ түүхэн үйл явцуудыг харахад олон улсын баримт жишээнүүд хүртэл байдаг. Мэдээж одоо бас Америкийн нэгдсэн улс гэдэг. Америкийн нэгдсэн улс гэж байна шүү дээ. Тэгээ яагаад нэгдсэн гэхээр газраас ирсэн цагаачд нэгдээд нэг улс болцсон байх шээ. За ингээд өнөөдөр дэлхий дээр бол Америк бол одоо нэгдмэл гэдэг утгаараа маш одоо хүчрхэг юм улс болсон байдаг. Тэ байдаг гэж. Зүгээр ингээд жишээ авах. Тэгээ би энэгээр нэг баахан улсуудыг нэгдэх тухай энд яриаггүй шүү зүгээр. Нэгдмэл оюун санаатай ийм одоо их Монгол улс байх нь зөв юм аа л гэдэг ийм бодлыг хуваалцаж байгаа.